бүтээн байгуулалтын томоохон төсөл эхлүүлэх шийдвэрийг гаргасан ийм түүхэн өдөр болж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд томоохон бодлогуудыг хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан удаан хугацаанд яригдж ирсэн гангийн цогцлборын олон улсын нээлттэй сонгон шалгуулалтыг зарлах шийдвэрийг Монгол улсын засгийн газар гаргалаа. Энэ гангийн цогцлбор бол хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай дархан уул аймагт байрлах ийм гангийн цогцлбор бий болно. 800 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай Монгол улсын 2025 оны эцсийн байдлаар гарсан дүнгээр бол 1 сая тонн ган хэрэгжилж байна Монгол улс. За 2030 он гэхэд 1.7 сая тонн ган хэрэглэх ийм тооцоололтой байна. За энэ өөрийнхөө дотоодын хэрэгцээг хамгийн багадаа 60%, 70% хангах хэмжээний ийм хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно. Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үйлдвэр бас 2 дахин буурах ийм боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл барилгын материалын үндсэн түүхийн эдийг эрс хямдруулах, импортоос хамааралтай байдлаа бууруулах, 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох энэ томоохон хэмжээний аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна. Олон улсын хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд бид бас нээлттэй урилга зарыг энэ хэвлэлийн байгууллагаар танилцуулж байна. Энэ гангийн цогцлборыг барих газартай холбоотой шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан аймагт өгсөн. Дархан аймгийн иргэдийн хурал удахгүй хуралдаж 650 га газрыг Дархан аймгийн орхон сумын нутаг дэвсгэрт энэ газарт гангийн үйлдвэрт зориулж гаргахаар шийдвэр гаргаад байна. 8 жилийн хугацаанд урьдчилсан тооцоололоор төсвийн төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоололтой ийм төсөл явна. За энэ бол үндсэндээ аливаа улс хөгжиж гэвэл гангийн үйлдвэрлэлээ дэмждэг, ган үйлдвэрлэж чадж байгаа улс бол аж үйлдвэрээ хөгжүүлж чаддгаа гэдэг энэ концепц хүрээнд бид энэ ажлыг хийж байна. Аж үйлдвэр эрдэс баялагын салбар энэ засгийн газрын үед томоохон төслүүдэд дүгнсэн, хэрэгжүүлсэн юм ажлуудыг хийх болно. Дараачийн бидний анхаарч байгаа төсөл бол алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг удахгүй бас олон улсын сонгон шалгуулалтыг хийж бас хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхэд бэлэн байдалд орж байгаа бас дуулгая. За үүний өмнө бас зэс сайлуулах үйлдвэрийн сонгон шалгуулалт эцсийн шатандаа ороод явж байгаа. Ингээд аж үйлдвэрийн томоохон төслүүд хөдөлсөн ийм жилүүд бид нарыг ухтаж байгааг дуулгахад бас таатай байна. Тантай яг ижилхэн мэдээлэл байна. Хөдөө аж ахуй яам болон манай аж үйлдвэр эрдэс баялагын яамны хамтарсан ажлын хүрээнд энэ хаврын тариалалтад гол хөдөө аж ахуйн салбарын зардал явагддаг бизнесийн түлштэй холбоотой хамтын ойлголцол хийсэн. Ингээд 10,000 тонн буюу энэ хаврын хэрэгцээ 7,500 тонн, 7,500 тонн. Энийг 10,000 тоннд хүргэж бид импортлогчдоос 3 сард орж ирсэн үнээр нь авч нийлүүлнэ гэдэг ийм гэрээтэй гэрээний хэрэгжилт хийгдээд явж байна. Бензиний үн нэмэгдэх юм уу сайдаа 50,000 төгрөг нэмэгдэгээд яриад ирсэн байна. Бензин дээр бол бид нэмэгдэх хүлээлт алга байна. А92 евро 2 стандартын бензин дээр бид өсөлт байхгүй. Дизель түлшин дээр бол зах зээлийн нөхцөл байдлаас хамаарах ийм зохицуулалттай байгаа. Ер нь дэлхийн 90 гаруй оронд шатхуун, ялангуяа дизель, энэ онгоцны түлш бас бензинтэй холбоотой хямрал нүүрлэж байна. За их олон орон дотоодын нислэгүүдэд зогсоож байна. Их олон орон энэ олон улсын рейсүүдэд зогсоож эхэлж байна. Манай улсын хувьд бол ялгаагүй бас зах зээлийн үнээр нь онгоцны түлшийг авдаг. Нөөц бол байгаа, үн бол өсөж байна. Хамгийн хэрэглээ яг нөхцөл байдлын 3,400-аар хэрэглэж тэгэхээр 5 сарын дараа оруулалтаас намайг түлшийг хэвлээд маш нийлүүлж асуудал асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг анхаарч байгаа зүйл байна. Хөдөө аж ахуйн яамныхан маань энэ дээр бас байр суурь илэрхийлэх бах. Ер нь бол дотоодын хадгалах савны багтаамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас гаргаж, санаачлаг гаргаж эрчимтэй ажиллуулж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд, 36 жилийн хугацаанд сав энэ хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилго цаасан дээр бичигдсэн зорилго байсан бол энэ өнгөрсөн засгийн газар болон энэ засгийн газрын үед бодит ажил болж хэрэгжинэ.
одоогийн байдлаар аж үйлдвэр эрдэс соёлын яам, за арилжааны банкуудтай, нефтийн импортлогч аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад энэ жилийн хугацаанд 150 мянган тонн буюу 21 хоногийн нөөцийн хадгалах хэмжээний савыг ашиглалтанд оруулах зорилго тавьж байна. Цаана нь 285 мянган тонны одоо нийт дүнгээрээ 285 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн буюу 1 сарынхаа хэрэглээг хангах хэмжээний нөөцийг дараа оны өдийд ихэд бид нэр дуусгасан байна. За энэ эх оны төсөв дээр бас татврын хөнгө зээлийн хүүгийн татаасын асуудлыг шийдэж өгч энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд одоо улсын хурал маань дэмжлэг үзүүлэх байх гэж бодож байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зорилгот тусгагдсан 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатхууны нөөцөө хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх одоо ажлыг хэрэгжүүлээд 2028 он гэхэд одоо дуусгана гэсэн ийм зорилготой ажиллаж байна. Гол нэр эрдэс баялагын экспорт болоод таамаглалаа. Үнийн хувьд бол маш тогтворгүй байна. За одоо нефтийн бүтээгдэхүүний үнээс хамаарат манай гол нэрийн экспортын бараа бүтээгдэхүүний үнэнүүд бол одоо маш их хөдөлж байна. За зах зээлийн нөхцөл байдлыг ингээд ажиглахад дөнгөж өнөө өглөөний байдлаар одоо манай бүс нутгийн 8 цагийн байдлаар 6 цаг өглөөний 6 цагт Америк нэгдсэн улс болон Ираны одоо хооронд 14 хоногийн гал зогсоох гэрээ байгуулсны үр дүнд нефтийн түүхий бүтээгдэхүүний үн 10%-аар бууж байна. За маргааш өглөө буцаад огцон өсөхийг бид нар ерөөсө тааварлшгүй байна. Тэгэхээр энэ энхийн хилцээр яаралтай хийгдэж ойролт орнотын бүс нутагт одоо 50 цаг ирээд одоо энэ Хормузын хоолой буюу нийт экспортын нефтийн бүтээгдэхүүний 20%-ийг тээврийг хариуцдаг энэ чиглэлд одоо ямар нэг доголдол үүсэхгүй болсон тохиолдолд оны төгсгөл рүү тогтвортой байдал ирнэ гэсэн ийм байдлыг харж байна. Газрын тосны үйлдвэрийн одоо бүтээн байгуулалтын ажил ер нь 50 гаруй хувьтай явж байгаа 60% руу дөхөж байна. За бид бол одоо газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрийн түүхий эдийн одоо ханган нийлүүлэлттэй холбоотой ажил дээр тусгай бодлого гаргаад ингээд ажиллаж байна. За Монгол улсаас одоо экспортлж байгаа аж ахуйн нэгжүүдийн одоо бүтээгдэхүүнийг нэн тэргуунд авч хэрэглэх заалт гэрээнд байгаа, тэр заалтаа мөрдүүлээд явна. Дараагийн тодорхой хугацаа хүртэл дагаад өсч болж байгаа 10% бол шууд дагаад буурч болно. Энд бас олон нийтэд та бүгдтэй бас нэг зүйлийг бас тодорхой хэлье. Сар бүр тухайн одоо бараа бүтээгдэхүүний үн гардгийг. Одоо тухайн сарын 1-ээс 25 хүртэлх нийт өдөр бүрийн үнийн дунджаар дараа сарын үн тодорхойлогдож явдаг. Сар бүрийн 25 болгонд дараа сарын үн тодорхойлогдож явдаг. Нэг өдөр нефтийн үн буулаа гэд шатхууны үнд нөлөөлөх багтаа. Энэ одоо нефтийн үнийн буулт одоо тасралтгүй 14 хоног үргэлжлээд үлдсэн сарын одоо энэ үлдэж байгаа 20 хоногт тасралтгүй буугаад ирвэл дараа сарын одоо энэ 4-р сарын 25-нд ирэх үн бууж орж ирнэ. Хэрвээ одоо энхийн хилцээр амжилттай болохгүй дахиад